үүдэн хоймрын зайд санаатал байна да аав таныга. Алгандаа эрдэнэги тэнхрийлж өсгсөн эрэх танхил охин ч элгээ битгэрдэл таныга өгүүлж хэлэв. Нөмөр нөлөг ажиллал бэнтэн өгүүлэгдээд байна ааваа. Аав таныхаа зөөлөх дулаах сайхан уруулаар өнсүүлмээр байна. Буяндаасан үржлээдсэн магнайтт нь мөрөгмөр байна. Аава, би танд хайртай гэдэг үгийг харамгүй хэлмээр байна. Өндөр уулын бэлэг өчүүхэн охингч нь багтаахгүй. Өөр хэн нэгний инээд салгисан дууг өлгий дууд байна. Анхил жаахан зүрх минь аав тань руугаа цоглоод. Таны минь хайрыг орлох орон зай эзгүүрээд байна. Гэхдээ охин нь алзахгүй. Гигэлгэн зангаа гэж гизэг үсээ шууж амьдралын түмэн нухчааг алдаж эндэж онож туучин амьдарсаар л явна. Уул шиг нөмөр түшиг тулгуур минь та. Урсгалын тунгалаг дөлгөөн нь та. Харах үзэх ертөнц нь та болохоор охин нь алзахгүй. Бэрхийг даах ухааныг та хайрлсан болохоор битгэрсэн сэтгэлээ бусдаас нууж охин чаднаа. Жам тавлан эргүүлж би чадахгүй ч гэсэн жаргал өрөөж зулаа өргөн бадамлуулна аава. Аава, би танд хайртай. Аав гэдэг бол хүн бүхний сэтгэл зүрхэнд байдаг тэр маш том уул тэнгэр өмнөх түшгэл гэж хэлмээр байна л та. Аав гэдэг хүн бол бас их өргөн утга. Зүгээр одоо өөрийг нь төрүүлсэн, өөрийг нь өсгсөн хүнийг аав гэж ойлгоод тэрэнд одоо бодоод явах бол бас нэг өрөөсгөл. Аав гэдэг бол итгэл, аав гэдэг бол сахиус. Тэгээ аав гэдэг чи одоо юуны мань ууч ухаантай. Алсыг харсан. Ийм л хүн байх ёстой. Аав гэдэг хүний цаана асар их ухаан, тэр оршин гүйцэх үзэл, их орныг ард түмний хайрлах сэтгэл, төр засгаа түших тэр их ухаан, түмэн олноо хайрлах их ухаан. Тэгээд одоо үр хүүхдээ өсгөх, халамжлах, тань үлээ хайрлах энэ бүх ухаан нийлжээж аав гэсэн утгаар бүрдэн гэж юм. Хүн одоо нэг өөр хүүхэд гэдэггүй ач 30 бүр хэдэн үеийнхаа дараа хожимыг одоо харж тэрний төлөө санаа зовж явдаг ийм л одоо хүү юм уу даа гэж. Энэ ч утгаараа ирээдүйн хойч мань ямар байх бол, ямар оронд амьдрах бол, ямар нийгэмд амьдрах бол гэж эцэг хүн бол санааширч явдаг. Аав хүн бол ерөөсөө нөмөр түшиг тулгуур одоо өөрөө шийдэж чадахгүй асуудал төр нэг л тийм шийдвэр гаргах төвшний хэмжээнд байж чаддаг тэр сайхан эр хүнийг эцэг буюу аав гэж бодож авч байгаа. За аав хүн гэдэг бол тэ энэ ертөнцийн тал нь юм да. Олныг нуршихгүй ч огцон хідэн үг хэлэхдээ орчлон ертөнцийг ухааруулдаг. Алдаа гаргачгаад айж хулгасаар гэртээ ороход эрх хүний эрмэг ухаанаар эргэлзэлгүй түшдэг. Омог вартан маавынхаа овоод хайрхан мэт ингэр тасч өссөн болохоор орчлонгийн олон давааг давах надад юу ч биш байдаг. Ааваас авсан хамгийн сайхан бэлэг бол би аавын охин болж төрсөн. Яг л энэ л хүний охин болж төрсөн. Аавын охин болж төрсөн би. Тэгээ ааваас авсан хамгийн том бэлэг бол тэ. Тэр нь олон бэлэг авсан та тэ. Бэлэг болгон одоо сайхан л байдгийн тэ. Зүгээр айлын том банд гээд би их бас их танка талдаа өссөн байгаа юм тэ.
Одоо чинь 4-р ангид байж байгаа таа. Суушны калибр руу авч байдаг гэж хэлээ тийм. Тэгээ би 4-р ангиас калибр буурээд нутаг нугын усууд зэрэг аавыг бас зэмлээд хүүхдээ уруу хүмүүжүүлээ гэж одоо ингэж хатаа. Энэ бол их одоо содон сайхан бэлэг сайхан адууч аавынхаа буйнаар аав минь авч өгч одоо унжил байлээ тий. Ааваас авсан хамгийн том бэлэг гэвэл дэж хүн болж төрсөн маань тий. Одоо энэ хэрхэн хүний биеийг олж төрсөн маань ааваас авсан хамгийн том бэлэг байх гэж бодож байна. Аавдаа өгж байгаа хамгийн том бэлэг юу вэ гэвэл амьдралаа одоо зөв тий аавынхаа үргэлжлэл болон амьдрч байгаа миний амьдралын энэ одоо амьдрч байгаа энэ амьдрал маань бас хийж байгаа ажил үйлс энэ бүх зүйл амжилт энэ бүхэн маань бол аавдаа өгж байгаа амьдралын бэлэг гэж бодож явдаг. Тэгээ аав бас одоо уламжилж авсан хамгийн одоо том бэлэг гэх юм бол одоо сайхан удмынх нь бахархлыг л авсан гэж хэлж болно. Нэгэд хоёр тэгвэл аав маань хар багаас маань ажил сургасан. Ухаарал сургасан. Энэ л гэж би боддог. Миний аав бол Булган аймгийн Сайхан сумын Устаг гэж газар төрсэн. Тэгээд дээшгээ 5 дахь үеийн өвг нь Цагаан дугаар гэж хүн байсан гэж байгаа. Тэгээд тэд бол ерөөсөө мундаг их хүнлэг сэтгэлтэй цагаан боржгоныхан гээд тэгээд их ухааралтай. Тэгээд манай аавас бус нь бол тэр өвгүүд бол өндөр өвгүүд бүгдээрээ туйл хайлдаг, хуур татдаг, гэрөөл хэлдэг иймэрхүү хүмүүс байсан байна. Тэгээд манай аав над одоо хамгийн том өгсөн бэлэг нь хүнийг хайрлах тэр их нэмжин сэтгэл аливаад одоо уужуу тавиа хандах зан чанар энэ л одоо хамгийн их том бэлэг гэж боддгийн. За би ч одоо 4 сайхан авто гэж бодож өгдөг өөрийгөө. Тэгээ энэ аав дотроос маань надад одоо хамгийн одоо амьдралд маань одоо том бэлэг гэх юм уу. Энэ хайрсан аав маань миний төрсөн аав. Би өөрийгөө бэлэг гэж боддог. Би аавсаа төрсөн учраас би аавтаа бол аав маань намайг навчлан ирүүлсэн учраас би аавга тэр хамгийн том бэлэг би өөрөө юм болов гэж бодож байгаа. За аавда өгсөн бэлэг гэх юм бол би за цэргийн баяр маяр гэхгүйгээр ер нь бол аавыгаа их баярлуулж ирсэн ховор юм шиг санагдав. Гэхдээ өнөөдөр хил загсан энэ сургаалаар нь явж өнөөдөр онцгой байдлын албан тушаал дээр он удаан жил ажиллаж аавынхаа нэр төрийг хамгаалж өдөрт зэрэгж явсан энэ маань амьдрал маань энэ том бэлэг юм болоо гэж бас бодож явдیں۔ Аавтаа өдрүүдийн нараа илүү гэрэлтэй, илүү омогтой, илүү дулаахан ханддаг. Аавтаа өдрүүдэд би илүү цогтой, илүү бардам, илүү итгэлтэй байж чаддаг. Дахин босох зоргийг, дахин хөл дээрээ бацсагсах хүчийг надад өгдөг. Аавтаа өдрүүд алга зүрхэнд минь лугшиж байхад 10-20 жил байтугай ахаад хэдэн зуунэгч би туулж чадна. Аав минь тийм л хүчтэй, би ч бас хүчтэй байх болно. Тэгээ манай аав ч одоо бид нар хөдөөний хүүхдүүд хар багасаал ажил хийдэг л байлаа. Тэгээд хэлдэг ярьдаг үгнүүд нь бол ер нь одоо эргээ бодож байгаа дандаа одоо их ухаарл хайрлсан их товчхон голдуу зүүр хэлнэ. Тэр нь одоо маш их тийм ухаарл өгчээсэн байл. За аавтайгаа байх өдөр хоногд үнэхээр одоо жаргалтай сайхан өдрүүд санагддаг. Ялангуяа аавтайгаа сайхан хадланд намар сайхан шаргалтсан сайхан өвсөн дунд хадланд гарсан тэр үе маань морин дэлэн дээр дахиж явсан тэр сайхан өдрүүд сайхан санагддаг. Үнэхээр жаргалтай тэр бол хэмжээлшгүй их ад жаргалыг өгж байсан байна гэж одоо бодож явдаг. Аавтай байсан өдрүүд тийм. Миний амьдрал бол бас бусдаас арай онцлог тий. Хүүхдүүдийн аавтайгаа өнгөрүүлсэн он жилүүд бас их олон дурсамж сайхан он урт удаан он жилүүд байдаг бол харамсалтай нь миний аав бол
Монголын Очир гэж хүн байсан. Дорнот аймгийн Халах гол сумын харьяат. Тэгээд Дорнот аймгийн Ивэллийн тий намын одоо их зүтгэлтэн ийм хүн байсан. Тэгэр маш залуухан 40 гаруйхан наснда бол хүнд өвчний улмаас нас нөхцөн тухайн үед бол би 1-2 нас гарантай байсан учраас аавтайгаа өнгөрүүлсэн цаг хугацаа маань бол харамсалтай нь маш бага байдаг. Тэгээд ингээд амьдралынхаа ихэнх цаг үеийг харахад аавгүй өнгөрүүлсэн цаг хугацаа маань их байдаг боловч тэр их зөөхөн он жилүүдэд болон тэр хүний надад үлдээсэн маш олон тийм мэдрэмж тэр их олон тэр ухаарл зүйлүүд миний бүхэл амьдралын турш дандаа миний сэтгэл зүрхэнд байсан болохоор одоо эргээд ингээд дурсахад цаг үргэлж аавтайгаа хамт байсан юм шиг тийм мэдрэмжээр бас амьдарч ирсэн байна. Гэхдээ ерөөсөө л тий өөрийн бодол тэгээд энэ орчинд нь тий энэ нөлөөнд нь энэ хүрээнд нь амьдарч байгаа болохтой зэрэг сүлэлцгий байж тээ энэ тий ялах ерөөсөө аргагүй юм байна тий. Одоо тага адилхан л одоо хөтлж явна тий энд болсон ч хамт байгаад ингээд сургууль намаас сонсч байсан болохтой зэрэг тий ялгаж залахын зөрөө ерөөсөө алгахгүй. Сүлдээ нэг орчин нэг ертөнцөл болчтой байна. Аавтайгаа байхад ос жаргал дүүрэн аавсаа аяг хоолч хүмүүсхэн байгаа ч гэсэн ордгоо. Аав маань бурхны оронд очсон цагаас хойш ерөөсөө амьдрал тэр чигээр нуруунд дээр ирдэг юм байна гэдгийг ухаарсан. Мэдээж бүх юм оронгороо иргэсэн нэг талдаа. Нөгөө талдаа бас их намайг одоо их хурцлж байгаа тийм ээ. Тэг хүний аав чинь бол аавтайгаа байхад бид чинь одоохондоо баяраар ах дүүсээрээ бүгд цуглаал, дуулалдаал ингээл байдаг байлаа л да. За тэгээд аав өнгөрөөтхлөөр толгойд ирэх юм ирдэг юм бил. Юмд одоо наанта цаанта байхын утга учир амьдралын амт тэртэргөө бүх юм ээлжилдэг. Тий. Энэ одоо дараагийн үед ч гэсэн юм одоо болно гэдгийг одоо нэг талд нь ухааруулж байгаа гэдэг юм уу? Лот юм билээ шүү. Ялангуяа одоо нэг заншлын юмнууд байна да. Одоо нэг хүүхдийн даа хүргээгч гэдэг юм уу? Илтүүлэн болоход нэг цагаан сар болдог ч юм уу? Ингээл явхад бол юу лээ гэж бодогдох. Бүх юм толгой дээр ирэхэд бол бас аавг орчлон гэдэг бол хэцүү шүү. Миний аав хэрвээ амьд сэрүүн байсан бол ингээл одоо нуухан ингээ сайхан явж байгаа нэ шүү дээ гэсэн мэдрэмж бүхэл амьдралын туршид ингээ байсан. Тэгтээ тэр аавсаа авсан маш олон мэдрэмж хэр зүгээр манай аавын төрсөн нутагт би бас дөнгөж сургууль төгссөнийхаа дараа очсон байж хахад хүмүүстэй харалтаад чи яг очир дараагийн охин уу гэдэг. Тэгэхээр би айлын хамгийн бага охин байгаа. Гэхдээ аавтайгаа хэдийгээр охин хүүхэд ч гэсэн аавтайгаа маш адилхан одоо юм байна гэж тухайн үед зүгээр би тэр хүмүүсийг одоо надаас бас аавын үеийн аавтай хамт ажиллаж байсан хүмүүсийг асууж хахад бас би тэр үед бас өөртөө маш их тийм бахархал төрж байсан. Нутгийн айлаар бууж мордоход нуруутай аавын хүүгэж таниад замын айлууд хөлөлж хаан загсаагүй өрмөө нойтон хамсаах юм буянтай жодогтай буурлаа минь булан олондоо хүндтэй нэгэнд яваад ингээд бодож тий. Босох ямар таавынхаа ториотол үлдээсэн мөр бүрийг тоглолтолгүй дагажгүй өссөн болохоор тост энхэн амьдралыг туулах төвгүй бодогддгоо. Он жилүүд урсан өнгөрөхөд аав надад хангарах уус мэд хазаахад түших нөмөр мэд амгалан их тал мэд асгад минь дэмжих гал мэд байсаар ирсэн. Тужидаа бартаатай амьдралыг тугад албаа мэд авиха итгэлээр дүүргэж явах сайхан байна. Аавтайгаа туулсан зам, аавтайгаа илсэн газарнууд, ааваасаа сурсан ухаан, ааваараа бахархсан сэтгэлийг би өөр ханаас ч болохгүй. Аав бах хэцүү. Үнэхээр хэцүү. Хүнд хариуцлагатай ийм
байдаг. Үр хүүхдийнхээ өмнө маш их хариуцлага. Түүнээсээ гадна ах トゥ төрөл садан одоо ах найз нөхөд дийн одоо итгэл сэтгэл зүтгэлийг үнэхээр одоо эцэг хүн бол одоо эцэг хүн шиг амьдралын ачааг үүрсэн шиг хэлсэн үгэндээ эзэн болсон шиг дээрээс нь хүн чанар гэж нэг маш том юм байдаг. Тэр хүн бол хүн чанарын хамгийн дээд хязгаарыг эзэмшсэн байх хэрэгтэй. Тэгээд аав гэдэг бол одоо сайхан аавд очлон дээр бас зөндөөл байна дөө. Аавын маань үлдээсэн их л 2 захиасыг л би сайн хүүхд байхасаа эхлэн аягүй сайн тод санж одоо зүрх сэтгэлд ингэж үлдсэн байдаг. Нэг нь бол хамгийн том их чигийг сайн хайрлаж яваарэ гэх тээ. Манайх бас их тийм юун гэр бүл ээж аав хоёр маань суучаад нөх хүүхд тогтдоггүй айл байжгаад тэгээд ихчийн маань өргөж авснаас хойш 4 хүүхд гарсан гэдэг. Тэгээд ийм олон дүү дагуулсан нэгчийг л их хайрлаж яваарэ гэдэг үгийг бид нарт захиж үлдээсэн гэдэг. Тэгээд тэр аавынхаа захиасыг л бас одоо энэ амьдралынхаа туршид насан туршдаа биелүүлж явах юмсан гэж ихчтэй илүү их одоо хайрыг өгөх юмсан, ихчийгээ хайрлаж хүндэлж ихчтэй тусдын болж явах юмсан гэж бид нар бол бодож явдаг, амьдардаг тийм ч одоо зарчмаар амьдарч ирсэн. Тэ ихч маань бол 5 хүүхэдтэй. Тэгээд ихчийнхаа амьдралыг тусдын болох ёстой, ихчтэй туслах ёстой гэдэг л зарчим. Хоёр дахь нь бол маш сайн боловсрал эзэмших ёстой гэсэн ийм зүйлийг бид нарт үлдээсэн. Тэгээд бид нар бүгдээр одоо айлын 5 хүүхэд ээжтэйгээ хэдийгээр багадаа өнчөрч үлдсэн ч гэсэн бүгдээрээ л одоо гадаад дотоодын дээд сургуулийг төгсөж эрдэм боловсрал эзэмшиж өөр өөрийнхөө салбартаа бас өөр өөрхийн хэмжээнд ажил төрлөө амьдралаа зөв зав авч явж байгаа одоо ийм хүүхдүүд болж төлөвсөн бол манай аавын маань үлдээсэн тэр захиасын үргэлжлэл ээж маань бас бид нарыг одоо аавын маань үлдээсэн тэр захиасаар маш сайн одоо авч явж зөв хүмүүжүүлсэн л гэж бодож явдаг. За манай эхлээд юу байхад бол за миний хөө төрийнхөө сүлдэн залбирч яваа гэдэг аав бол. Аавч одоо тэгээд их асуултаа хүний хүү байсан. Тэгээд багаасаа хилмэгдэж гисэн зовлон зүрх нэлээ үдсэн. Тэгээд одоо ихтэй төрийнхөө сүлдэн залбирч яваа. Түмэн олондоо туслаж яваа. Олдсноо түм олондоо хуваалцаж яваарай л гэж хэлдэг. Иймэрхүү ухаарлын үг бол маш их хэлдэг л байлаа л да. Тэгээд манай аав ер нь их тийм уучуу тийм ухаантай хүн ер нь муу хэлдэггүй, муу юм санддаг одоо тийм хүн байсан л да. Сайхан Монгол эр хүн гэж би ухааны их цараатай, амьдралын их ухаантай, хүнийг хайрлсан шиг хайрлцдаг, арыг даасан шиг даачдаг, ямарваа нэг юмд хизээч итгэл алддаггүй. Ямар ч үед хүнд үнэн ч байж чаддаг. Тийм эр хүнийг л хэлэх болоо гэж би боддог. Тийм эр хүний жишээ гэх юм бол мэдээж миний аав хань байна. Тэгээ мөн бид бүгдийн хамгийн ойр дотны мэддэг таньдаг хүнээс гээл би Монгол улсын ардын жүжигчин Цэрэн Дав гагшигаа гэж хэлнэ. Тэр хүнээ хажууд байх, тэр хүнтэй цөөхөн ч гэсэн хорон ярилцаад өнгөрөх, тэр хүнтэй нэг уцаар ярихад хүртэл ямар их ухаарлыг тэр хүнээс авдав. Ямар их одоо тэр хүний асууж байгаа асуулт, хариулж байгаа хариулт, бие биендээ гаргаж байгаа сэтгэлийн хандлага энтергодог бол айгүйх мундаг, сайхан. Үнэхээр мундаг аав хүн, эр хүн. Манай төгсөлтийн Монгол Улсын гавьяа жүжигчин Ариун болд Боёо байна. Маш их хөдөлмөрч. Тэгээ би ямар сайндаа залуучуудад тэгдэ. Цэрэн Дав гагш шиг ухааны Боёо дайны хөдөлмөрч яхад бол нэрэ манай ирчүүд гадагшаа явах шаардлагагүй дээ гэж. Мөн л одоо нөгөө хүүхэд байхад багангийн хүүхэд байхтаа л санагч юм да. Нэг найзаа одоо шинж яхан таагүй байхад чинь их дургуутсах. Тэгээд миний хүү альва юмыг дандаа сайн талаас нь харж байгаарай. Эхлээ заавал сайн талаас нь бодож үзэх хэрэгтэй байдгийг гэж хэлжсэн тэр үг. Ер нь тэр үг болгоно бол одоо эргээ бодоход бол амьдралын их хүн тийм ухаан байж тээ гэж би бол бододгийн. Одоо наад захын л ихтэл миний хөө
хүнд өшрөхж ерөөсөө болдгүй. Өшрөх юм бол өөрчлөн эргээ тэр зовлон ирдэг гэж. Энэ бол бурхны сургаал да. Тэгээ манай аав тэр шашны сургаал шавилжсэн учраас тэр бүгдийг хэлдэг байсан юм болов гэж боддгийг. Эр хүнд элдвүүд олоо хэрэггүй гэж. Эр хүнд элдвүүд олоо хэрэггүй. Ажил хийх хуруу байг, амьдрал даах нуруу байг, аливааг тунгаах ухаан байг, алдлаа гэхэд гэмшил байгээ. Эр хүнд элдвүүд олоон маяг хэрэггүй. Ханаа дугуйлах эв байг, ханаа хайрлах эй байг, үндэс бүхлэх үр байг, үннийг өчих мөр байг. Эр хүнд элдвүүд олоон чимэг хэрэггүй. Унавч босох туг байг, унтравч асах гал байг, улсаан гэсэн зүтгэл байг, урах үгээс сэтгэл байг. Эр хүнд элдвүүд олоон чимэг хэрэггүй. Буруу дулайх нүүр байг, буцвал нурах гүүр байг, боловч бултайх нэр байг, бурханд ч өгөхгүй их орон байг. Эр хүнд элдвүүд олоон чимэг хэрэггүй. За би ингэж л боддог юм да. Гадаа навчи сунаж, он жил биднийг унсан навчиг орхиж, гайгүйдээ би аавыгаа жаргаа жамжин гэж өөргөн гурна. Ганцхан зүрхний тань зохилт намайг зэмлэн лувшиж, газар дээр аав минь хүртэл мөнх усыг сануулдаг. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овголсон. Халуун зүрхний уурал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн. Өргөстэй орчлонд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн. Аавтай болохоор амьд явж чаддаг.